За сайн байцгаана уу? Сайхан намарцгааж байна уу? Та бүхэндээ хаврын чуулганд өргөн барьсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажиллагчдын худалдаа авах тухай хуулийн шинжилсэн хариулга буюу төрийн худалдаа авах ажиллагааны тухай хуулийг боловсруулах болсон үндэслэл шаардлага болоод онцлог зохицуултыг бас цувралаар хүргье гэж бодож байна. За хуулийн төсөл маань бол дипарламент сегмент дээр бас тавигдаж иргэд олон нийтээс бас санал авч байгаа. Та бүгд бас хуулийн төсөлтөд танилцаж за миний энэ постны дор бас саналаа хэлж асуу тодруулах зүйлээ асууж болно гэдэг зүйлийг хэлмээр байна. За ер нь бол төрийн болон орон нутгийн хөрөнгөөр энэ тендерүүдийг сонгуулах ажил жил тутам хийгддэг боловч ерөнхийдөө нэг 50-аас дээш нь бол амжилтгүй болдгоо. За энэ нь бол хууль эрх зүйн зохицуултын бас ойлгомжгүй ерөнхий байдал. За дээрэс нь энэ зохион байгуулалт за ерөн зүгээр энэ ашиг сонирхлын зөрчил зэрэг маш олон хүчин зүйлүүдээс болоод энэ тендер худалдаа авалтууд хүчингүй болоод байгаа. Амжилтгүй болоод байгаа. За энэ нь нэг талдаа энэ нийгэмд хэрэгтэй. За иргэд олон нийтэд хэрэгтэй. Нийгмийн дэд үтц болоод сургууль цэцэрлэгийг барьж байгуулах гэдэг юм уу. Энэ хэрэгтэйцээ бараа ажил үйлчилгээ энэ бүтээн байгуулалтыг хийх ажлууд маань сунжирж гин гэсэн үг. Хийхдэггүй дараа жил рүү шилжиж гин гэсэн үг. Тэгэхээр энэ төсвийн хөрөнгө оруулалтыг яаж үр дүнтэй цаг хугацаанд нь шуурхаа за энэ төсөв төртөгт нь багтааж ил тод нээлттэй хариуцлагатайгаар хийдэг болох вэ гэдэг асуудал дээр энэ тендерийн хуульд маань өмнө хариулт өгөх ёстой. За хоёрдугаарт энэ тендерийн хуулиараа дамжуулаад энэ төр өөрөө энэ зах зээлийн үйл ажиллагаанд аль болохоор оролцохгүй байх. За нөгөөдөлд энэ хувийн хвшлийн шудраг өрсөлдөөнийг дэмжих. За хувийн хвшилд бас энэ зах зээлийн боломжийг гаргаж өгөх төсвийн хөрөнгө оруулалтаар бас энэ дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудаа нэмж ажлын байр бий болгох өөрсдөө өсөж өндөх төр болцоог бас энэ тендерийн хуулиар олох хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ тендерийн хууль маань яг энэ зорилготой бас бүрэн нийцэж гинүү гэдэг дээр бид нар бас хариултыг хайсан учраас энэ хуулийг бол шинжснээр хугацаашгүй шаардлага байна гэж үзсэн байна. За 2025 онд сангийн амд 1266 этгээдээс 2284 юм гомдол ирсэн юм билээ. За энэ гомдлын 77.6 хүн л баг гомдол гаргагчийн зөвөө гэж сангийн амт өгсөн байна. Тэгэхээр энэ гомдлуудыг гаргаж байгаа этгээдүүд зөв байна гэдэг бол энэ хуулийн хэрэгжилт хэрхэн яаж яваад байгаа юм бэ гэдэг дээр бас анхаарах ёстой нэг статистик гараад байгаа. За хоёрдугаарт энэ хугацааны асуудал байгаа. За хугацааг маш олон байдлаар алдаж байна. За ерөнхийдөө төрийн хяналтын тухай хуулиар 6 сарын 30-ны дотор тендер худалдаа авалтаа зохион байгуулж чадахгүй бол төсөвдөр тавигдсан хөрөнгө оруулалтад бүгд хураагдаад байгаа. За энэтэй холбоотойгоор ямар асуудлууд гарч ийн гэхээр энэ төсөв төртгийг нь бас тодорхой төвшөнд нэмэгдүүлэх нь арга замыг хайж за зарим аж ахуйн нэгж байгууллагууд энэ тендерт маш бага үнийг өгөөд ялцдаг. Ажлаа хийдэггүй, хугацаанд хийдэггүй. За ингээд ямар нэгэн байдлаар шалтгаан хилдэг. За нөгөө талдаа бас төрийн зохион байгуулалт талаасаа бас хугацаа алдах ийм зүйлүүдээс болоод энэ тендерийн гүйцэтгэл маш муу гардаг. За энэ гүйцэтгэл хугацаанд ордоггүй. За ингээд төсөв төртгийг дахиад магадлаар оруулаад за ингээд бас төсөв дээр л энийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг энэ төсөв таргалуулах гэдэг нэг ийм ойлголт ерөөхдөө суучаад байна. Эннээс яаж бид нар бас ангижрах вэ? Ингэж энэ төсвийн хөрөнгө оруулалт татвар төлөгчдийн энэ өгж байгаа татварыг яаж үр ашигтай зарцуулж тухайн жилдээ нийгэм болоод олон нийтэд хэрэгтэй энэ бүтээн байгуулалтыг хийх вэ гэдэг асуудлыг бид нэр зайлшгүй шийдэх ёстой. За хоёрдугаарт энэ тендерийг асуудалтай шалгарсан компаниудын хоорондох маргаан гардаг. Энэ маргаан гомдлыг шийдэх энэ асуудал дээр хугацаа алддаг, шийддэггүй ийм зүйлүүдээс болоод за зарим талаасаа ингээд ерөөсөө тендерүүд 6 сарын 30-ны дотроо баг гэрээ байгуулагддаг ингээ хураагддаг ийм тохиолдлууд бас гарах юм аа. За хоёрдугаар энэ хугацааны асуудлыг маш олон талаас ярьж болно. За сүүлийн үед яг зүгээр энэ тендер сонгон шалгаруулалт төр бас төрийн албан агчдыг бас энэ хууль хүчний байгууллага шалгуулахын юм талаас болоод энэ ерөн төрийн албан агчд бас тендер худалдаа авах ажиллагааны үнэлгээний оронд орж ажиллахаас маш их цааргалдаг болсон байна. Жилдээ бол улсын хэмжээнд 4,000 албан агчд улсын тендер худалдаа авах ажиллагаанд оролцдог. Тэгээ энэгээр албан агчдын бас нэг яриад байгаа зүйл бол ерөөсө хугацаанд ингээд шийдвэрлэлээ гэхээр боломжууд бол байдаг. За зарим талаар хугацаанаас өмнө ч юм уу ингээд шийдчихэр маш түргэн шуурхай шийдлээ гэд нөгөө ялагдсан тал нь авчиад
авилгатай тэмцэх газар ч гэдэг маш их сонирхолтой зөрчил нөгөө талд үйлчлэг өгчдөг. Тулгаад гаргахаар одоо ангиллаа гээд маш олон зүйлүүдийг энэ хууль эрх зүйн орчин дээр тодорхой болгож өгөхгүй бол бидэд бас одоо ингээд хардагддаг, сэрдэгддэг ийм зүйлүүд бас байх юм аа гэж одоо үзэж байгаа. За тэгэхээр би бас яг энэ тендер худалдаа авах ажиллагааны гол зүйлүүд дээр бас онцлог зүйлүүдийг хэлье. За дээрэс нь бид эдийн бас анхаардаг нэг зүйл бол ийм эмнэлгийн хэрэгслүүдийн худалдаа авах ажиллагаа байдаг. За усын цэцүүдээр багц хэлбэрээр тавигдангууд за энэ нь одоо яг төсөв батлагдаад тухайн жилийн 12 сараас хойш төлөвлөлтүүд явсаар хагаад зохон гараад баг эхний үлрэл эрүүл мэндийн яамаар төлөвлөлтөөр ажилласаар байтал энэ тендер худалдаа авалтууд одоо 6 сарын 30-нд багтахгүй болдог. За ингээд энэ улсын төсөв дээр нөгөө мөнгөний хураагаа авчдаг. За энэний цаана одоо иргэдийн эрүүл мэндийг хамгаалуулах эрх. За дээрэс нь одоо тийм эмнэлгийн тусламжийг чанартай, хүртээмжтэй авах энэ байдал. За өрхийн орлого дээр бас эрүүл мэндийн зардал өсгөх гэдэг юм уу маш олон хүндрэлтэй зүйлүүдийг энэ тендерийн хуулийг бас одоо шалтгаалж бий болоод байгаамаа. Тэгэхээр энэ эмнэлгийн хэрэгслүүдийг одоо яаж хэрхэн худалдаж явах ажлууд ил тод бөгөөд хариуцлагатай маш одоо чанартай ямиг авах вэ гэдэг асуудал дээр бас энэ хуулиар бас хариулт өгөхийг хичээнэ гэж одоо бас бодож байгаа. За хоёрдугаарт энэ ногоон худалдаа авалтын асуудлыг бас бидэд ер нь дэмжиж өгөх ёстой. Өнөөдөр ч гэсэн бас Монгол улсад COP17 гэсэн олон улсын зөвлөлтөд тэмцэх одоо олон улсын баг хурал болж байна. Энэтэй ч гэсэн холбоотойгоор ногоон худалдаа авалтуудыг хэрхэн яаж яг худалдаа авах ажиллагааны хуулиар дэмжиж өгөх вэ гэдэг асуудлыг бас энэ хуулиар бас бодлогын хувьд оруулж өгөх шаардлага байна. За хоёрдугаарт энэ авилгал ашиг сонирхлоос бас одоо ангид байхын тулд энэ технологийн давуу тал тэр дундаа хиймэл оюуныг ашиглах энэ байдал байгаа. Тэгэхээр энэ хууль дээр бол хиймэл оюунаар одоо яг тендер сонгож шалгуулалтыг хийн гэдэг дээр бол би бас тодорхой боловсруулах явцтай болж байгаа эргэлдсэн. Өөрөөр хэлэх юм бол илүү их одоо хиймэл оюуны алгоритмыг одоо ашиглаж чадах эсвэл энийг одоо тайлах гэдэг юм уу энүүн тохируулж бичиг баримтаа боловсруулж чадах ийм одоо чадвартай одоо компаниуд тендер шалгараа явуучих юм бэл. Тэгэхээр энэгээр юу хийх гэж юм нэхэр хиймэл оюунаар тендерийг нээх, тендерийн бичиг баримтаа бүрдлийг хангах, за зах зээлийн судалгаа хийх үед юм уу тендерийн бичиг баримтуудын үнэлгээнүүдийг хийгээд эцсийн шийдвэрийг тендерийн үнэлгээний орооны яг одоо бодитод үнэлгээний хороо шийдвэрээ эцсийн байдлаар гаргахад хиймэл оюуныг ашиглаж авилга ашиг сонирхлоос ангид байж нээлттэй хил тодор хийдэг болох энэ лүү одоо явъя гэсэн байдал руу одоо хиймэл оюуны зохицуултуудыг бас оруулж ирж байгаа. За дээрэс нь яг зөв энэ статистик бас хэлмээр байна. За өнгөрсөн 2025 онд 26288 тендер улсын хэмжээнд зохион байгуулагдаад энэ тендерүүдийн 25941 нь 10 тэрбумаас доошо өртөгтэй байна. За энэ дээр одоо тендерийн баталгаа гаргахад бол маш хүндрэлтэй байна. Ерөн зүгээр цаашдаа 10 тэрбумаас доош энэ өртөгтэй тендерийн энэ баталгааны асуудал дээр уян хатаа хандъя. Ерөн зүгээр тендерийн баталгааг дээд тал нь 10 тэрбум байхгүй бол томоохон бүтээн байгуулалтууд дээр маш хэмжээний одоо тендерийн баталгаануудыг банкнд байршуулах шаардлага гараад тэр компаниуд дээр санхүүгийн дарамтууд бас үзүүлж чадах. Өөрөөр хэлэх юм бол тэр тендерийн баталгааны мөнгөөр угна тендер шалгарсан компани энэ барилгын байгууламжийнхаа параметрыг татах үед юм уу бусад яг энэ тендерийн гүйцэтгэлтэй холбоотой энэ үйл ажиллагаануудаа санхүүжүүлээд зохион байгуулж явах байтал 2025 онд л хэд 35801 тендерт одоо шалгарсан этгээдээс гэрээгээ байгуулнаа. За ерөн зүгээр энэ тендерийг бас хариуцлага гүйцэтгэх нэг баталгаагаар 439.9 тэрбум төгрөгийг банкнд байршуулад энийгээ төлбөрт 9.4 тэрбумыг банкнд зүгээр л өгсөн баг. Тэгэхээр энэ цаашлаа ингэ тендерийн өртгийг нэмэгдүүлдэг, компани дээр нэмэлт зардал үүсгдэг, ямар шаардлагагүй зүйлүүд дээр бид нар бас энэ тендерийн баталгаа гаргуулж бас аж ахуй нэгж байгууллагууд дээр ийм одоо нэмэлт санхүүгийн дарамт үзүүлээд байгааг бас шийд хийж байгаа. За дээрэс нь өмнөх одоогийн хүчин төгөлдөр хуулиар бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаж авах буюу цэвэр энэ өмч одоо бий болох тал руугаа яваад байдаг. Тэгэхээр энэ хуулиараа бид нар бол одоо жишээ нь зарим энэ одоо зүгээр шаардлагагүй одоо тоног төхөөрөмжийг төрд худалдаж авах болио. Төрөөсөө одоо ашигладаг болчихё гэж. Өөрөөр хэлэх юм бол за компьютерийг дээдл нь бол одоо тодорхой жишээ ярьж шүү. 10 жилийн хугацаатай ашиглах хугацаатай байх жишээтэй байлаа гэж бодъё. Эсвэл принтер ч гэдэг юм уу. За эсвэл одоо зарим одоо юу гэдэм бэ ийм байнгын одоо тодорхой хугацаанд илэгдэл хорогдол энэ ашиглалтын хугацаатай зүйлүүдийг сольж хэрэглэх ийм зайлшгүй зүйлүүдийг худалдаж авах ажлуудыг ерөөсөө түрээсээр нь авчил гэж байна. Тэгэхээр энэ төрийн байгууллагууд одоо энэ хууль батлагдах юм бол ерөн компьютер
принтерийг одоо үндэсний аюулгүй байдлын одоо чиглэлийн байгууллагуудаас бусдууд нь ерөөсөө зөвхөн худалдаад авъя 3-4 жилийн ашиглая буцаагаал компанид нөгчдөг шинийг тавиулдаг ийм байдлаар энэ түрээсийн одоо эдийн засгийг дэмжиж одоо төрд баахан дансан дээр нь одоо эвдэрсэн эвдрээгүй эсвэл баахан ийм одоо хөрөнгөтэй болоод сүүлдээ энийг агтлахгүйгээл маш олон ийм хүндрэлтэй зүйлүүд гардаг. Энэ түрээсийн эдийн засаг гэдэг бол бас төсөв дээр ачаалал багтаагаар одоо шийдэх болцоотой гэсэн үг. Жишээ нь одоо улсын хэмжээнд нийт багш нарыг компьютероор хангахыг бид нар энийг түрээсэлж аваад эргээд одоо юу гэдэг 3-4 жилийн хугацаанд улсын төсөв дээр зардал дарамт багтаагаар багаар өгчнө. За эргээд энэ ашиглалтын хугацаанд дуусангууд нь компанид буцаага өгчдөг. Ийм байдлаар ингэ явах юм бол одоо маш одоо цаашдаа бид нар хэмнэлтийг үүсгэж чадах юмаа гэдэг одоо зүйлүүд байгаа. За эцэст нь одоо энэ гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр хариулт өгье гэсэн. За одоо бол сангийн яамн дээр үндсэндээ энэ тендерийн гомдлыг үнэлгээний ороотой холбоотой энэ гомдлыг гаргалаа гэхэд сангийн яамн дээр нэг тодорхой мэргэжилтэн одоо эсвэл нэг газрын дарга хариу өгөөд явцдаг. За энийг бол одоо болиулаад ерөнхийдөө тендерийн маргаан таслах зөвлөл гэсэн ийм 9 хүний бүрэлдэхүүнтэй институт байгуулж энэ хараат тус бие даасан шийдвэр гаргадаг байя гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол энэ тендер сонгох шалгуулалтын гомдлыг шийдвэрлэхдээ цаг алддаг, хугацаа иддэг, улс төрийн нөлөөлөл бас орж ирдэг ийм зүйлүүд байгаад байгаа юм а. Энээс ангид байж чадах юм бол бид нар энэ тендер худалдаа авалтыг авилгал ашиг сонирхол болон одоо ямар нэгэн одоо эрх мэдэлтэй хүмүүс нөлөөлөж шийдчлээ гэдэг зүйлүүдээс бас ангид байхад бас нэг алхам урагшлана гэж одоо бодож бас энэ хуулийн төслийг боловсруулах энэ нөхцөл байдал руу орсон. За тэгээд тендер худалдаа авах ажиллагааны одоо 4 арга одоо хууль дээр байдаг бол энэ удаа дээр 6 аргыг одоо би нэмж 2 аргыг буюу нийт 6 аргаар одоо тендер худалдаа авах ажиллагааг зохион байгуулах болцоо бүрдүүлж байгаа. За би өнөөдрийн бичлэгээрээ бас нуршихгүй зүгээр дотоодын аж ахуйн байгууллагуудыг ер нь энэ хуулиар яаж дэмжиж байгаа вэ гэдэг дээр тодорхой мэдээллийг өгөөд дараагийн одоо цуврал бичлэгүүдээрээ бас тодорхой залтуудыг нь бас илүү их дэлгэрүүлж ярина гэж одоо бодож байна. За ерөн зүгээр энэ тендер худалдаа авах ажиллагааны хуулиар энэ дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжиж чадах юм уу? Энэ тендер худалдаа авалтын үйл ажиллагаа чинь нээлттэй ил доод явж чадах юм уу? За энэ гүйцэтгэлийг хангуулах буюу хариуцлагатай байх, төр талаасаа ч тэр хувийн хвшил талаасаа ч тэр хариуцлагатай байх. За ерөн зүгээр энэ тендерийн хуулийн бас нэг зүйл бол одоо харамч хүн хоёр төлдөг гэдэг зарчмыг л одоо ер нь халъя л гэж байгаа. Аль болохоор одоо тендерийн бичвэрэнтэд энэ бараа ажил үйлчлэгээ за одоо зүйлийнхаа бас техникийн тодорхойлт байт юм уу? Энэ одоо авах барааныхаа яг юу хүсэж байгаа гэдгээ маш тодорхой заагаад энэ хүсэж байгаа зүйлүүд дээр одоо энэ бараа ажил үйлчлэгээ бүтээгдэхүүнийг нийлүүлж чадах энэ аж ахуйн байгууллагуудтай харилцаад явах энэ болцоог л одоо ил тодор шударгаар өрсөлдөөн зарчмаар хийж өгье л гэсэн ийм одоо агуулгаар бас энэ хуулийг боловсруулж байгаа гэдэг зүйлийг хэлье. За хоёрдугаарт яг зүгээр энэ дотоодын аж ахуйн байгууллагууд дээр бас нэг үүсэж байгаа зүйл бол энэ нийгмийн даатгал болон татвар дээр өртөө гэдэг байдлаар энэ тендерийг одоо оролцуулах болцоогүй байдаг. Тийм учраас энэ удаад бол нийгмийн даатгал бол татварын өртөө байсан ч тендер худалдаа авах ажиллагаан дээр оролцуулъя гэж байгаа. Харин тендерч шалгараад та гэрээ байгуулахаас өмнө нийгмийн даатгал болон татварын өрөө төлчихөө. Тэгээд энэ гэрээд байгууллагадаа тендерч шалгарсны дагуу тэр одоо ажил үйлчлэгээ гээ одоо хийгээд ингээд явах болцоог нь буюу аж ахуйн байгууллагуудаа илүү их уян хатан байх. За энэ одоо юу гэдгийг тендерийн гэдэг юм төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа энэ үйл ажиллагаанд дотоодын аж ахуйн байгууллагуудаа илүү их дэмжих энэ болцоог нэгдүгээрт бүрдүүлж өгье гэж одоо үзэж байгаа. За хоёрдугаарт энэ захиалагчийн одоо ажлын хувьд бол 50 тэрбум, за барааны хувьд бол 10 тэрбум, за үйлчлэгээний хувьд бол 3 тэрбум төгрөгнөөс доош ийм төсөв төртөгтэй тендер шалгаруулалтад одоо гадаадын этгээд оролцох хэсгийг одоо тендерийн бичвэрээр тусгаж өгье гэж. Өөрөөр хэлэх юм бол аль болохоор одоо дотоодын аж ахуйн байгууллагуудад дэмжих гэдэг нь шүү дээ. 50 тэрбум төгрөгнөөс доошоо одоо ажил, за барааны хувьд бол 10 тэрбум, үйлчлэгээний хувьд бол одоо 3 тэрбумаас доошоо л ер нь гадныхыг бараг оролцуулах үгүй гэдгээ бас бид нар шийднэ гэсэн үг. За дээрэс нь энэ ногоон худалдаа авалтыг дэмжих, энэ дотоодын аж ахуйн байгууллагуудыг дэмжих үүднээс за хог оёглыг дахин боловсруулах одоо технологиг нэвтрүүлсэн, за хэрэглээний хог оёглыг дахин ашиглах, за боловсруулахаар одоо эргүүлэн авах санал ирүүлсэн, за нийслэл дүүргээс бусад орон нутагт одоо түүхийн бараа материалыг ашиглаж одоо тэнд үйлдвэрлэсэн бараа одоо материалыг ашиглаж үйлдвэрлэсэн байх юм бол
дээрэс нь бас давуу байдал олгоё гэж байгаа. За хоёрдугаарт энэ ажил хүчний хувьд бол одоо 30% ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, за 34 хүртэлх насны залуучууд эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн болон 34 хүртэлх насны залуучууд эзэлдэг одоо илүү их түлхүү ажилуулдаг ийм аж ахуй нэгж байгууллагуудыг буюу 25 хүртэлх ажилтнтай ийм аж ахуй нэгж байгууллагуудыг ер нь дэмжиж гэж байгаа. Энэгээрээ бид нэр энэ залуучуудаа сургаж одоо илүү их одоо үнэтэй капитал болгоход энэ хувийн хвшлийн байгууллагууд маань хөрөнгө хүчээ зарж ийн гэсэн үг, мэдлэгээ зарж ийн гэсэн үг, хөрөнгөө зарж ийн гэсэн үг. Тэгэхээр энийг зарцуулж байгаа энэ залуучуудад энэ туршлагыг мэдүүлж байгаа, ажлын туршлагатай болгоход одоо этгээд ажилд аваад цалин өгж байгаа энэ аж ахуй нэгж байгууллагуудад дэмжинэ гэсэн үг. Хоёрдугаарт энэ аж ахуй залуучуудаа гадагшаа явж хөдөлмөрлөх одоо нөхцөл байдлыг бас аль болохоор дотоод руугаа татах гэдэг гэсэн үг шүү дээ. Илүү их энэ одоо сурж боловсроод ирж байгаа залуучуудаа татаж ажилуулж байгаа энэ аж ахуй нэгж байгууллагуудад дэмжиж одоо бас тодорхой хэмжээнд давуу байдал олгоно гэсэн ийм байдлыг бас энэ хууль дээрээ бас хийж өгч байгаа. Энэгээрээ бид нар одоо гадагшаа явж одоо ажил хүчнээ алдж байгаа энэ одоо нөхцөл байдлыг бас талсан зогсоох. За ямар нэгэн байдлаар одоо үйлдвэрлэлийн болоод одоо амьдралд бас одоо учирдаг энэ золгүй байдлаас болоод хөгжлийн бэрхшээлтэй болоод нийгмээс одоо гадуурхагдаж үлдэх биш, нийгэмдээ оролцоотой үйлдвэрлэгч байдаг, ажлын байртай болгох, энэ дээр нь аж ахуй нэгж байгууллагууд дэмжиж ажиллаж байгаа тохиолдолд бид нар бас энэ аж ахуй нэгж байгууллагуудаа тендер худалдаа авалт дээр бас дэмжиж гэж байгаа. Тийм учраас энэ тендер худалдаа авалт төсвийн бодлогын цаана ерөөсөө залуучууд руугаа чиглэсэн бодлого байх хэвээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бас баталгаатай ажлын байр амжилгааны одоо орлогын их усүртэй байхад бидэд бас энэ тендерийн хуулиараа төсвийн бодлогоороо дэмжиж өгөх ёстой маа. Энэ хуулийн бас үндсэн философи бас ийшээ чиглэж байгаа гэж хэлж болно. За дээрэс нь энэ жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчид одоо үйлдвэрлэсэн бараа ажил үйлчлэгийг бас тодорхой хэмжээний тендерийн үнийн дүнгээс бас бууруулж тооцож шалгаруулахад нь бас тийм болох энэ зохицуултыг бас оруулж өгсөн юм байгаа. За тэгээ эцэст нь би зүгээр одоо яг зүгээр нэг заалтыг хэлээд өнөөдрийн бичлэгээ өндөрлөе гэж бодож байна. За бид нар бол одоо хүнсний аюулгүй байдлыг бас дээр одоо Монгол улсын төрийн тэргүүнээс эхлээд засгийн газар улсын хурал дээр маш олон түвшинд ярьдаг энэ чиглэлийн бодлогын дэмжлэгүүдийг үзүүлж байгаа. За бид энэ бодлогын дэмжлэгийн цаана ерөөсөө энэ хүнс үйлдвэрлэгчдийг дэмжиж худалдаа авалтыг л зөв зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр төрд бас энэ хүнс худалдаж авдаг хэд хэдэн тохиолдлууд байгаа. Ялангуяа сургуулийн одоо хоол үйлдвэрлэл буюу сурагчдын үдийн хоол энэ одоо зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ сурагчдын үдийн хоол гэдэг бол нэг талдаа бид нар энэ чанар, за хоолны одоо чанар, за калорич гэдэг юм уу, энэ эрүүл мэнд сурч боловсрох, хөгжих энэ зүйлүүд рүү анхаарахаасаа гадна дотоодын аж ахуй нэгж байгууллагууд яг энэ л хөрөнгө оруулалт хийгээд за баталгаатай эрүүл одоо органик хүнсээр бас дотоодын аж ахуй, дотоодын одоо хүн ардаа одоо хангах энэ болцоог бас давхар дэмжиж өгөх ёстой. Тийм учраас энэ сургуулийн хоол үйлдвэрлэлтийн асуудал дээр яг орон нутагтаа тарж ургуулж байгаа, орон нутагтаа мал маллаж одоо мах шүүс нийлүүлж байгаа. За орон нутагтаа одоо тэр орон нутагт тарж ургуулсан бүтээгдэхүүнийг боловсруулж бүтээгдэхүүн хийж байгаа, нэмэн үртэх шингээсэн бүтээгдэхүүн хийж байгаа, ажлын байр бий болгож байгаа, татварын албандаа татвараа төлж байгаа ийм аж ахуй нэгж байгууллагуудыг ядаж дэмжиж өгөө гэж байгаа. Өнөөдөр бол одоо магадгүй зүгээр зарим аймаг, магадгүй өвөр ангаач байт юм уу, эсвэл одоо ховдож байт юм уу, яг энэ сургуулийн хоол үйлдвэрлэл дээр сумын нэг жижиг компани шалгарч чаддгүй. Аймагтай үйл ажиллагаа явуулдаг компани шалгарч чаддгүй. Улаанбаатар хотод байдаг компаниуд шалгараад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бид нэр цаашдаа орон нутгийнх нь одоо яг энэ ажлыг аж ахуй нэгж байгууллагад дэмжих замаар магадгүй энэ Улаанбаатараас одоо байдаг компани бол тээврийн зардлаасаа эхлээд яг сургуулийн хүүхдүүдэд очих ёстой хоолны хэмжээ буурна гэсэн үг, өртөг өснө гэсэн үг. Ийм учраас энэ нөхцөл байдлуудыг гаргуулахгүй тул орон нутгатаа одоо тарьж байгаа, ургуулж байгаа, хийж байгаа, бүтээж байгаа энэ аж ахуй нэгж байгууллагууд дэмжиж сургуулийн хоол үйлдвэрлэл дээр бас илүү их болцоотой байдлаар оролцох байдлыг энд оруулж өгөө гэж байгаа. Энэгээрээ бид нэр одоо өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хүнсний одоо хүнс үдэ аж ахуйн салбарыг бас одоо дэмжиж өгөө гэдэг энэ бодлогыг бас давхар агуулж байгаа гэдэг зүйлийг хэлээ. Тэгээд магадгүй одоо сургууль болгон дээр нэг одоо аж ахуй нэгж байгуулах шалгах биш, нэг аж ахуй нэгж байгуулах хэд хэдэн ойролцоо сургуулиудыг бас хамарж одоо тендер сонгон шалгаруулалтыг хийж, за илүү их одоо масс үйлдвэрлэлийг хийх замаараа хоолны одоо үйлдвэрлэлийн өртгийг бууруулах гэдэг юм уу. За сүүлийн үед одоо бас энэ сургуулиудын захирлуудын эрхлэгч нарын бас зовлон бол бараг энэ
хол үйлдвэрлэлийнхаа тендертэй зууралдаж за эсвэл Гуанза